өрөөдөрөө мистик хүү харадуулаарай энд тэндгүй инээд бэлхэж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадам тоглох дуртай би зүв амьдрал зүв хүсэл зүв бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон итгэж найзууд мөнхийн хотхон үргэж хамтдаа тэрийг хатаа нэстэггүй нааш ирж юм хөө шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотыг хичээ тийм байна ямар гоё юм бэ Сайн байцгаана хүүхдүүд. Мөнхийн хотын нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдөр шүүдрхний ийм самбар тавьсан бах юм. Нарийн шүүдрхээ. Өнөөдөр бүгдээрээ ямар зан чанарын тухай үзэх юм бэ? Өнөөдөр би монгол хэлний багш болоод тэгээ бид нэр өгөөмөр зан чанараас суралцгаал. Өгөөмөрөө. Би өгөөмөр гэдэг нэртэй хүүхэд мэдэн шин. Тийм үү? Нэртэй хүүхэд сонсч ирсэн болохоос өгөөмөр гэдэг зан чанар байдаг гэж өстой мэдэхгүй юм байна. Тийм гэж юу? Тэгвэл би чамд тайлбарлаж өгье заяа. Нэр тэгэж бас зарим найз нар маань мэдэхгүй байж магадгүй. Тийм магадгүй тийм ээ. За нэстэггүй. Одоо би монгол хэлний багш болон заяа. Чи болохоор манай сурч чадаараа заяа. За. Тэгээд за нэстэггүй миний хүү гарч ирээ самбар дээр өгөөмөр гэдэг үгийг бичээтгэж. Эхлээд мэдлэхгүй юм уу? Өө за зурж тарай. Сайн байцгаана хүүхдүүд ээ. Сайн байна уу? Би за багш сайн байна. Ингээд өнөөдрийнхээ хичээлийг эхлэе. За нэстэггүй миний хүү самбар дээрээ гарч ирээд өгөөмөр гэдэг үгийг зөв гой цэвэрхэн бичээдэг заяа. За. Өгөөмөр. Зүйтэй. Сайн байна. Яг зөв бичлээ. Багшны гой цэвэрхэн янзчи заяа. Ингэж яагаад? За тэгээ өнөөдрийн монгол хэлний хичээлээр бүгдээрээ өгөөмөр гэдэг үгийг маш сайн цээлж авах болно. Бас мэдж авах болно. За тэгвэл одоо хоёлаа энэ үгээ үг зүгээр задлаа заяа. Үг зүгээрээ. Үг зүгээр гэж юу юм бэ? Хоёлаа одоо энэ үгээ шиг тийм ээ. Язгуур дагвар нөхцлөөр нь задлаа. Тийм. Би мэднэ. За тэгвэл өгөөмөр гэдэг үгийн язгуур нь хаана вэ? Багштай хэлээрэй. Хамгийн урталтаа үг гэж шүү дээ. Зүйтэй. Үг гэдэг маань энэ өгөөмөр гэдэг үгийн язгуур нь болж тийм ээ. За язгуурыг ингэж тал бүрийн тэмдгээр зураасаар төрсөлдөг тийм үү? Үг гэдэг чинь хүнд байгаа юм аа өгөх гэсэн үг шүү дээ. Тийм. Үйл үг байна. Зөв. Итвэхтэй үйл язгаар өг тийм ээ. За тэгвэл хойно байгаа өөмөр гэдэг нь юу юм болоо нэстэггүй чи мэдэж гинөө? Өөмөр. Тийм. Ямар инээдтэй сонсогдтыг. Өөмөр гэж юм болоо. Өөмөр гэж үг байхгүй шүү дээ багшаа. Чи нүг үг биш байхгүй да. Саяд түгүүлж тийм энийг дагвар байна уу нөхцөл байна уу гэдгийг нь бодъё хөө. Дагвар юм шиг байна уу нөхцөл юм шиг байна уу? Өг гэдэг үг байснаа өөмөр нэмээд өгөөмөр гэдэг үг болчлоо. Өгөөмөр гэдэг чинь тэмдэг нэр. Тэмдэг нэр зүйтэй. Тэгэхээр үг гэдэг үйл үгээс өөмөр гэдэг нэм дагвар мэдэгдэхгүй нөхцөл мэдэгдэхгүй гэдэг залгуур залгангууд өгөөмөр гэх тэмдэг нэр үүсэж чинь тийм үү? Тэгэхээр энэ нөхцөл үү дагвар уу өөмөр гэдэг үг? Дагвар. Зүйтэй дагвар хэрвээ ямарваа нэгэн үгэн дээр үйл үгэн дээр дагвар залгах юм бол тэр нь болохоор тэмдэг нэр юм уу жинхэнэ нэр болж өөрчлөгддөг тийм үү? За тэгвэл энэ үгэнд нөхцөл байна уу? Нөхцөл үү? Байхгүй байна. За тэгвэл хоёрын нөхцөл байхгүй гэдээ ингэ тэмдэглэчихье заяа. Нөхцөлгүй. За тэгвэл нэстэггүй одоо хоёлаа тайлбарлая заяа. Үг итвэхтэй үйл язгуур дээр өөмөр гэсэн үүлээс тэмдэг нэр бүтээх. Тэр өөмөр. Дагвар залгаад
Тэгээд өгөөмөр гэдэг үгс чинь. За тэгвэл өгөөмөр гэдэг ямар утгатай юм шиг байна нэстэггүй нийлээд Өгөөмөр гэдэг өг гэсэн байна. Нэр яагаад өмнө ингэж бодж үзэж байгаагүй юм болоо? Өгөөмөр. Өг. Өгмөр байна гэж байгаа юм шиг сонсогдоод бах юм. тийм үү. Тэгвэл чи яг ингэж бодож байгаад энэ өгөөмөр гэдэг зан чанар яг ямар зан чанарыг илэрхийлдэг юм болоо гэж чи нэг бодоод үзтээ. Өгөөмөр зан чанартай хүн гэж ямар хүнийг хэлдэг юм шиг байна. Өгмөр байна. Өгмөр. Өгдөг хүн юм байна шүү дэрхэн. Зүй. Уучлаарай. Багшаа. Өгдөг хүн юм байна. Зүйтэй нэстэггүй чамд би өнөөдөр хичээл идэвхтэй харагдсан гэд онцсон тавилаа заяа. Баярлаа. Багшаа. Тэр ийм иддэг өгөөмөр гэдэг нэртэй өгд. Юм өгдөг гэсэн үг үү? Магадгүй. Тийм байж магадгүй. Өгөөмөр гэдэг бол бусдад өгдөг тийм хүнийг бид нэр өгөөмөр гэж нэрлэдэг. Магадгүй. Ээж аав нь хүүхдээ өгөөмөр хүүхэд байгаасаа гэж өссөн учраас өгөөмөр гэдэг нэр өгсөн байна. Магадгүй энэ тийм ээ. Өгөөмөр гэдэг нэртэй гоё нэр байна. Шүүдэрхэн. Бишээ багшаа. Заата шүүдэрхэн гэчээ. За тийм шүүдэрхэн гэж. Шүүдэрхэн. Одоо багшаахаа барьлаа шүү би. Би энэ үгний учрыг ерөөсөө ингэж бодж үзээгүй байна. Өгөөмөр гэдэг үгийг зуурыг авах юм бол өг гэдэг үг байна. Тэр өгдөг. Би үнэхээр гоё зөө сорж авлаа. Баярлалаа шүүдэрхэн. Зүгээр нэстэггүй. Одоо хоёулаа харин өгдөггүйхэн талаар ярилцсан зүггүй. Тэгвэл чи хэн за дахиад авчи. За хараа одоо нэстэггүй хоёулаа хэр өгдөг талаар ярилцдаг хөө. Чи юу бус хүмүүс юм өгч ийсэн үү? Хэр өгдөг вэ? Багшаа би өгөөмөр юм байна. Өгөөмөр юм байна уу? Тийм байна уу? За тэгвэл яагаад тэгвэл надаа хэрэггүй болсон гэрт байгаа илүү юмнуудаа би шууд хүмүүст өгөөд ингээ тараагаа ичдээ ш. Тийм. Тэр би өгөөмөр юм байна. Ямар гоё юм бэ? Стекол өгөөмөр. Гэтэ нэстэггүй. Би бол чамайг өгөөмөр гэж хэлэхгүй л юм байна. Яагаад би өгдөө штэ. Би өгж байгаа зүтэй ингээ хэрэггүй болсон юм аа тэр өгөөл. Гэтэ нэстэггүй. Хэрэггүй болсон юм аа хүнд өгөх хаяг хоёр бараг ялгаагүй баха. Гэж би бодож байна. Тий. Одоо ингээд хэрэггүй болсон юм чинь энэ бал ингээд дуусчих тийм ээ. Тэгээд би энийг ингээд хүнд өгчнө гэхээр чинь хэрэггүй бас энэ бал чи дууссан юм чи хэрэггүй тэгээд хаягдана гэсэн. Тийш тийм ээ. Тий. Тийм болохоор нэстэггүй өгөөмөр гэдэг чинь ямар зан чанар вэ гэдэг бодоод сайн тайлбарлаж өгье заяа. За. Өгөөмөр гэдэг бол бусдад өгдөг зан чанарыг хэлнэ. Гэхдээ өгөхдөө бас нэг утга учиртай өгөхийг хэлнэ. Яагаад гэх юм бол өгөх гэдэг өөр хоёр утгатай байдаг байхгүй юу? Зарим нэг хүмүүс нь өөртөө байгаа илүү юм а бусдад өгдөг. Зарим нь болохоор өөрт нь байхгүй ч гэсэндээ байгаагаасаа арай гэж илүүчтэй бусдад өгдөг. Тийм байгаа зүгт хэр өөр байгаа. Тэгэхээр өгөөмөр гэдэг энэ зан чанар маань болохоор өөртөө байгаа хэрэглэж гэсэндээ сайн зүйлүүдээ бусдад өгч бусдыг ивэхэд хийдэг байхгүй юу? Манай ангийн нэг хүүхэд би балгүй ирсэн байхгүй шүү дээ. Тэгээд надаа үнэхээр хэцүү байсан. Би хичээлээ хийж чадахгүй, багш ярьж байгаа зүйлийг ингээд чадахгүй байсан. Энэ ажил сууж байгаа найз маань ганцхан балтай байсан байхгүй. Тэгээд тэр найз маань яасан бэ гэхээр миний төлөө багшийн зааж байгаа бүх зүйлийг маш хурдан бичиж аваад тэгээд балаа надаа өгөөд тэгээд өөрийнхөө бичиж авсан зүйлийг бичүүлсэн. Тэгээд тэр балыг надад бүр өгсөн шүү дээ. Тийм үү? Тэгвэл танаа найзтай үнэхээр өгөөмөр юм байна. Өөрийнхөө бичижсэн балаа нэстэгүүд бэлэглээд тэгээ бас өөрийнхөө бичиж ингэсэн зүйлийг нэстэгүүд бас гуулаад аваа гэж хичээлээ бас өгсөн мэн шүү дээ, тийм ээ? Тэгэхээр их өгөөмөр сэтгэлтэй хөвгт юм байна. Тэгэхээр бидний эргэн тойронд маш их өгөөмөр хүмүүс их байдаг байгаа гэж нэстэггүй. Тийм байна. Хэрвээ бид дууссан бал өгөх юм бол тэр хүн аваад дууссан юм чинь өөр хүнд өгсөн ч гэсэн бас дууссан чинь хангал юм байна. Тэгэхээр бидэрт эргэлж болохоор бас илүү мөртлөө эргэлж болохоор болно шүү дээ. Болно шүү дээ. Илүү мөртлөө. Хэрвээ чамд 3 бал сайхан бал чи нэгийг нь хэрэглээд нөгөө хоёрыг хэрэглэхгүй шүү дээ. Гэхдээ тэр хоёр бал чинь бас гоё гардаг. Хэрэгж болохоор бал аваад найстай өгвөл эцэмчний өгөөмөр сэтгэлийг илэрхийлж байгаа юм. Тийгээр өөрөө хэрэгж болох байсан ч гэсэн найс нартаа өгж байгаа учраас тэр хүн өгөөмөр юм бэ. Ямар гоё юм бэ шийдэрхий.
Хаяагаад нэстэггүй. Одоо би чамаас зөвхөн асуулт асууя заяа. За. Чамд Надад 2-5-г хоод иржээ. 2-5 хоолоо. Бүгдээ иднэ. Стагой. Тэгсэн чи хажууд чи шүүдэрхэн хоол авахгүй ингээд өсөө зогсож исэн гинэ. Тийм үү? Тийм. Тэгсэн чинь чиний 2-5-г чинь нэг нь их том. Нэг нь арай жижиг юм байсан гинэ. Тэгвэл чи алиг нь шүүдэрхэнд өгөхгүй. Тийм. Шөөдөрхөн амхан жижигхэн учраас амхан цадах юм чинь би жижигний нөгнө. За тэгвэл чи тийм ээ шүүдрэх нэг байлаад ш тийм ээ. Чамаас том биетэй заяо. Тэгээ чамаас өндөр. Тийм хүүхэд хажууж үсчихвэл чи аль тавтай хоол өгөхгүй. Нэстэггүй нааш ирж юм. Шүүдэрхэн басан ямар гоё юм бэ? Мөнхийн ахыг Би гэртээ баг зэрэг чигсэн байх учраас жижиг аягтайг нийцсэн ч гэсэн цадах юм байна. Тийм болохоор би найздаа томыг нь өгнө. Зүйтэй. Ингэж чадах юм бол нэстэггүй чи их өгөөмөр сэтгэлтэй нэстэггүй болно гэсэн үг шүү заяа. Тийм үү? Ямар гоё юм бэ? Өөртөө байгаа сайн сайхнаа бусдаг юм гэдэг бол өгөөмөр зан чанарыг маш том илэрхийлэл. Найздаа та нар ч гэсэн өгөөмөр байгаарай. Би өгөөмөр байхаар шийдлээ. Шөөдөрхөө. Би чамд сюрприз барьлаа. Гинтийн бэлэг. Гинтийн бэлэг үү? Ямар бэлэг? Тадаа! Хоёр гоё айлан байна. Баярлан бааз. Нэг нь том, нэг нь жижигхэн. Тэ, тэгвэл том нь жоохон муу болсон юм да? Өө тийм үү? Өө жижиг нь адилхан юм байна уу? Хоёул гоё юм байна. Би буруу арчиж. За тэгвэл би энэ удаад хэр өгөөмөр байхыг сонссон учраас шүүдэрхэн найзтай томыг нь өглөө. Гөө, надад том айлмаа өгч байгаа юм уу? Нэ. Чи надад том юм жуул томыг идвэл зүгээр биш үү? Зүгээрээ альмын төртөө тэргүү чадахгүй шүү дээ. Тийм үү. За, баярлалаа нэстэггүй. Яамаа. Ямар гоё юм бэ? Найзадаа манай нэстэггүй найз маань надад өгөөмөр сэтгэлийн илэрхийлэл олгож өөртөө байсан хоёр алимныхаа томыг нь өглөө. Яг та нарыг нэстэггүйтэй адилхан өнөөдөр хэрэг сорсон зүйлээ хэрэгжүүлээрэй. Нэстэггүй. Хөөе нэстэггүй хоёлаа нэвтрүүлгээд дуусгая. За. Найзадаа өнөөдрийн мөнхийн хадгалт нэвтрүүлгээр бид нэр өгөөмөр зан чанарынхаа суралцлаа. Найзуудаа өгөөмөр байж өрөөдлөө нисцгээе. Найзадаа өгөөмөр байж харанхуйч гэрэлтий. Ханы хүүхдүүдээ баяртай.